За ерөнхий сайд томилогдож байгаа энэ үйл явдалтай холбоотойгоор хэд хэдэн үг бас хэлмээр санагдаж байна. Нэгдүгээрт бид үндсэн хуулийн энэ ерөнхий сайдын томилготой холбоотой асуудлыг зөв голдролд нь оруулж хэрэглэхгүй бүр буруу тийшээ явчлаа. Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрх мэдэл бол парламентын олонхот байгаа. Тэр олонхыг авсан нам шийдвэрээ бүлгээрээ гаргах ёстой. Тэгснээс биш парламентаас гадна хуралдаад гаднаа шийдвэр гаргаж ирээд яг цөөнхийн бүлэг танилцуулж байгаа юм шиг танилцуулдаг жишээ ерөөсөй байж болохгүй. Хоёрт нь парламентын олонхын бүлэг олонх болсон тэр хэсэг нь ерөнхийлөгчд ерөнхий сайдын нэрийг өгөх ёстой болохоос биш нам хөндлөнгөөс нь өгж ерөөсөй болохгүй. Ингэх юм бол утга учир энэ нөгөө парламентын засаг гэдэг утга учир алга болж байгаа. Энийг бид бүсний бодох ёстой. За хоёрт нь шинэ ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн маань яасан ч зочроотой бас тэрэлттэй байх юм дээ. Ковид болон 2 удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хит толго байсандаа ирдээд шүүмжлэл өөрөөсөө өөр дуу хоолойг сонсох төвчээргүй болсон бол энэ нь бол Монгол улсын ерөнхий сайдыг хийх чадваргүй гэсэн үг шүү. Асуудал субъектив хандхаасаа илүүтэйгээр бодлого ярих хэрэгтэй шүү. Дахиад би нэг үг хэлмээр санагдаад байна. Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын засгийн газар нэг зүйл дээр бат зогсох ёстой. Монгол улсын гүйцэтгэх хэрэг мэдлийн бие даасан байдлыг хамгаалах ёстой. Хэн нэгний гарын үзүүрт зарагддаг хүүхэлдэй байж болохгүй шүү. Би мэдж сайн санаж байна. Тухайн үед Жаргал тулгын Эрдэнэт билүү ерөнхий сайд байсан. Энэ ерөнхий сайд өөрөө ерөнхий сайд байж чадаагүй. Дараагийн ерөнхийлөгч энэ хүн болно гэж хордоод итгээд эрх мэдлийг яг хулган хөөөгөө зөөж байгаа юм шиг ерөнхийлөгч рүү зөөж гүйсэн. Харамсалтай нь бодсон нь ерөнхийлөгч болоогүй, өөр хүн болцсон. Хамгийн түрүүнд зөөж гүйсэн эрх мэдлийнхаа золиосонд өөрөө огцорсон. Монгол улсад энэ түүх дахиад давтагдах юм. Эрх мэдлийг хулганы хөөө шиг зөөж болохгүй шүү. Гүйцэтгэх эрх мэдэл. 27 онд болсноор ч болохгүй. Дахиад өөр юм болох юм. Нутгийн дүү, нутгийн ах, манай намын ах гэдэг энэ ойлголтуудаас ерөнхий сайд хол байх ёстой шүү. Улсын их хурлын дарга байхдаа нутгийн ахтай үйлчлээд үндэсний аюул байдлын зөвлөлдөр улсын их хурлын эрх мэдлийг авч өгч ирсэн. Давхар дээлтэй холбоотой, төмөр замын нарийн царгтай холбоотой олон шийдвэрүүдийг улсын их хурл дээр ахын төлөө гаргаж ирсэн. Энэ алдааг давтаж болохгүй шүү. Ерөнхий сайдад ах гэж байхгүй шүү. Ерөнхий сайдад Монгол улсын ирэх шиг байгаа. Ерөнхий сайдад өөрөө чинь томилсон хүний тухай яриа биш. Өөрөө чинь улсын их хурл томилж байгаа шүү. Энийг үл сайн бодоорой. Төгсгөлд нь хэлэхэд Монгол улс жижиг улс биш. Хүн ам жижигтэй л улс. Монгол улс өөрийнхөө тусгаар технологиг дипломат олгоор хамгаална. Дээр нь сүрэн дэвсгэрч чадвараараа хамгаална. Монгол улсын иргэн болгон зэвсэг эзэмших чадвартай байх ёстой. Монгол улсын иргэн болгон хэрсүү бөгөөд тархиараа бусдыг давж гарах чадaltaй байх ёстой. Дээр нь шинжлэх ухааны технологийн ололтоор энэ улс эдийн засгаач босгож тусгаар технологиаш хамгаалах ёстой. Тэгснээс биш чэжэд хэлцэх